За өнөөдрийн бичлэг дээр ширээний стоик номыг товчлон ярих олон стоик гэдэг бол эртний грекээс гаралтай амьдралын маш хүчрхэг философуудын нэг, хүнийг босгон байгуулдаг, хүнд урам зориг өгдөг, хүнийг үйлдэл төтөлдөг маш хүчрхэг амьдралын философуудын нэг байгаа. За стоик философиг баримтлагдаг хүмүүсийг стоикчууд гэж ярьдаг учраас өнөөдрийн бичлэг дээр шууд стоикчууд гэж товчхон яриад явъя. За орчин үеийн стоикчуудын хамгийн хэлэх дуртай үг бол ийм үгийг хэлэх дуртай байдаг. Хэрвээ танд амьдрахад хэцүү байгаа бол та яаж амьдрахаа мэдэхгүй сул дорой байгаад байгаа бол танд амьдралын хүчрхэг философи байхгүй учраас л амьдрал тийм хэцүү байгаамаа гэх үгийг маш их хэрэгэлдэг. Яагаад гэхээр хүн гэдэг амьтан өөрөө ямар зарчим баримталдаг, ямар амьдралын философитой байна. Яг тэрэндээ тааруулж сэтгэж, тэрэндээ тааруулж сэтгэл хөдлөл нь гарч ирдэг амьтан юм байна л да. Тийм учраас хэрвээ та одоо яаж амьдрахаа мэдэхгүй сул дорой байгаад байгаа бол танд хүчрхэг амьдралын философи байхгүй учраас л та тийм сул дорой байгаамаа гэх үгийг стоикчууд бол маш их хэрэгэлдэг. Энэ стоицизм нь нийтийн тооллын өмнөх бараг 3 дугаар зуунд анх Грекэд үүссэн юм билээ. Тэгээд Грекээс Ром руу орж ирсэн. Тэгээд яг тэр үеийн удирдагч Сихетэн хүмүүс бол энэ философиг бүр гүн гүнзгий судлаж амьдралынхаа мөдлөг болгодог байсан. За бүр дайныг удирдах байгаа хүмүүс нь дайнд явахдаа энэ стоикчуудынхаа номыг авч явдаг байсан. Ягаад тэгэхээр энэ стоицизм бол яг мөнхийн хүн эрүүл ухаанаар сэтгэж байх хэвээр биднэрт байгаа ганц зүйл бол яг энэ эрүүл саруул тарих юм а. Юмыг яг бодитоор харах, сэтгэл хөдлөлтөд авталгүйгээр юмыг байгаагаар нь харах гэдэг энэ яг эрүүл саруул ухаанаараа л байх ер нь хүний яг мөн чанар шүү. Энэ зүйлэл хамгийн чухал шүү гэдгийг яг ухуулдаг учраас дайнд очиод одоо сэтгэл хөдлөлтөд автаас хамуучихгүй тул дайнд явахдаа хүртэл стоикчуудын номыг авч явдаг байсан байлээ. За тэгээд энэ стоицизм тэр Грек Ромын тэр дайн байлдаантай хэцүү үед бол маш ирчээ авч явж байгаад тэгээд орчин үеийг орж ирээд жоохон унтраад тэгээ одоо сүүлийн үед бол бүр ирчээ авч эхэлж байгаа. Яагаад гэхээр одоо бид нар чинь орчин үед бол яг дайн байлдаан болохгүй байгаа ч гэсэн маргааш юу болох нь мэддэхгүй маш хурдтай хөгжиж байгаа. За дээрэс нь одоо сошиал медиа маш их хөгжснөөс болоод бид нэр өөрсдөө эрүүл ухаанаар сэтгэхээ болж эхлэдэг байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бол сүүлийн үеийн сэтгэгчид бол энэ стоик философиг дахиж дэлгэрүүлж судалдаг болж байгаа юм байлээ. Тэгээд эрүүл ухаанаар сэтгэхээс гадна ч гэсэн яг хүчрхэг амьдрахыг хүсэж байгаа хүмүүс бас энэ философиг судлаж өөрийнхөө амьдралын мөрлөг болгож байгаа. Ягаад гэхээр одоо энэ стоик философиг баримтлагдаг хүмүүсийн хэлсэн нэг алдартай үг нь гэх юм бол үхээс хизэж битгий. Харин хизэж амьдрч үзэлгүйгээр үхээс л гэх мэтчлэнгээр одоо зүгээр үхлээс айгаад ч юм уу ямар нэгэн болохгүй зүйл санаа зовоод сонхош яг амьдралынхаа бодит амьдралтайгаа нүүр тулаад даван тулаад гараа гэдгийг ухуулдаг учраас орчин үеийн хүчрхэг одоо амьдрахыг хүсэж байгаа хүмүүс бас энэ философиг нэлээх баримталдаг болсон. Стоикчуудын амьдралдаа баримталдаг яг 3 л маш чухал зарчим байдаг. Нэгдүгээр зарчим нь юу вэ гэхээр өөрийнхөө одоо хянаж чадах зүйл болон өөрийнхөө өөрчилж чадах зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлнэ. Өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйлийг яг байгаагаар нь зүгээр орхино гэдэг зарчимтай байдаг. За энэ зүйлийг бол бид нар маш олон зүйлээс ингэж сонсч байсан шүү дээ, тий. Өөрийнхөө өөрчилж чадах зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлээ. Өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйлийг харин байгаагаар нь орхио гэдгийг бид нар маш их сонсч байсан. За гэхдээ энэ стоикчуудын одоо өөрийнхөө яг хянаж чадах зүйл нь юу вэ гэхээр стоикчууд бол хүн зөвхөн өөрийнхөө оюун ухааныг л хянаж чадна гэж үздэг. Стоикчуудын амьдралдаа баримталдаг яг 3 л маш чухал зарчим байдаг. Нэгдүгээр зарчим нь юу вэ гэхээр өөрийнхөө одоо хянаж чадах зүйл болон өөрийнхөө өөрчилж чадах зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлнэ. Өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйлийг яг байгаагаар нь зүгээр орхино гэдэг зарчимтай байдаг. За энэ зүйлийг бол бид нар маш олон зүйлээс ингэж сонсч байсан шүү дээ, тий. Өөрийнхөө өөрчилж чадах зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлээ. Өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйлийг харин байгаагаар нь орхио гэдгийг бид нар маш их сонсч байсан. За гэхдээ энэ стоикчуудын одоо өөрийнхөө яг хянаж чадах зүйл нь юу вэ гэхээр стоикчууд бол хүн зөвхөн өөрийнхөө оюун ухааныг л хянаж чадна гэж үздэг. Стоикчууд биднэрт байгаа ганц зүйл бол энэ яг оюун ухаан, бодол. Энэ л яг бидний юм аа. Энэ эрүүл саруулаар сэтгэж байгаа энэ оюун ухаан бий болохоос ш энээс бусад зүйлийг бол бид нэр ерөөсөө удирдах чадахгүй учраас бидний хяналтаас гадуурх зүйл учраас эднийг бол байгаагаар нь орхих хэрэгтэй гэдэг. За бүр стоикчууд бол бидний бие махбодоо ч гэсэн бид нэр өөрийнхөө эзэн бишээ энийг ч гэсэн бид нэр бүрэн удирдах чадахгүй гэж үздэг. За гэхдээ үнэн шүү дээ, тий. Бид нэр хөөстөө ингээд яг эрх дураараа гараа хөдлөж чадчих байгаа боловч хизээж одоо хоол эцнийхаа дараа хотод руугаа заангуудаа миний эцэн хоолыг бити шингээ гэж хэлж чадахгүй шүү дээ, тий. Тэгж хэлж чадна. Гэхдээ тэгж хэллээгээд бидний ходоод бидний үгэнд орол миний эзэн энэ хоолыг бити шингээг нэ тэр би шингээхгүй гэж хэлээд шингээхгүй байхгүй шүү дээ, тий. Зүгээр өөрхөн ажилдаг зарчмаа. Бид нэр зөрхлүүгээ хараад ч гэсэн удаан цохол, хурдан цохол гэж тушааж чадахгүй, тий. Яг ийм учраас бидний хянаж чадах зүйл бол ганцхан бодол. Ганцхан тархигаар бид нэр хянаж чадна. Бидний биеийг хин нэгэн хүн дураараа аваачаад шоронд хорих ч юм уу, хин нэгэн хүн ирээд зохих ч юм уу, хин нэгэн хүн нөлөөлж чадна. Тийм учраас стоикчууд бол яг эрүүл ухаанаар ямиг бодитоор харахыг маш их эрхэмлдэг. За жишээ нь стоик хүмүүс бол тэдний хэлдэг үг нь ийм үг бас айгүйх байдаг байхгүй юу? Одоо зовлон байна уу? Амьдралд ингээд зовлон угаасаа зөндөө тохиолдно. Тэр зовлон яг ингээд байгаагаар нь бүгднийг хүлээж авах ёстой гэж стоикчууд хэлдэг. За тэгэнгүүт одоо шүүмжлэгчид бол стоик философийн хитрхи их одоо ингээд зовлон мовлон
өөрсдөө дууддаг, зовлон бараг хүсдэг юм уу гэж шүүмжилдэг хүмүүс байдаг. Гэхдээ стоикчууд бол хизээч өөрсдөө бол тэгж хэлдэг. Бид нэр хизээч зовлон хүсдэггүй. Гэхдээ амьдралд нь ямар нэгэн хэцүү зовлонтой зүйл тохиолдчиход ах чинь ямар ч зовлон байхгүй юм шиг дүрсгэж амьдрсны оронд зүгээр зовлон байгаагаар хүлээж авах ёстой. Өөрөөр хэлбэл хизээч өөрийгөө хуурч болохгүй гэж хэлдэг. Бидний тарих бол одоо толгойн дотор юу оруулж ийн тэрнийхээ дагуу сэтгэхэд буруу бодоод явцдаг учраас тархиа маш сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээд тэр зовлонч байна уу, хэцүү зүйлч байна уу, юу ч болж исэн тэрийг боддоор нь хүлээж авах хэрэгтэй. Хизээч өөрийгөө хуурж болохгүй. Яагаад гэвэл бидэнд байгаа ганцхан зүйл бол энэ тарих юм а гэж хэлдэг. Тэгээ энэ оюун ухаанаа маш сайн хамгаалах хэрэгтэй. Хамгаалахын тулд юунд би яг оюун ухааныхаа хаалгыг нээж өгч байна гэдгээ маш сайн анзаарахтай байх хэрэгтэй юм гинэ. Яагаад гэвэл тархин дотор маань ямар нэгэн бодол орчих юм бол тэр бодлуугаасаа биднийг удирдах цааш аваад явчих учраас анхнаасаа л тархин дотор би яг юуг оруулах вэ? Юуг одоо би яг оруулаад байна? Энэ бодол хаанаас үүсэлтэй, хинээс гарч ирсэн бодол вэ гэдэг маш сайн анзаарахтай хандах хэрэгтэй юм гинэ. За тэгвэл анзаарахтай хандахдаа хэр зэрэг анзаарахтай хандах вэ гэсэн чинь яг л алмазны 8 шиг хандах хэрэгтэй гинэ. Одоо төсөөлөд үзье л да тий. Та одоо өөрийгөө алмазны 8 гэж бодол та. Тэгээд хин нэгэн тавхинд таныг алмаз авчирж өгвөл тэрийг ингээд зарах чинь. Тэгвэл та өөртөө тэрийг ингээд хитэн талаас яг ойрог мөн хулах юм шидтэй гэл хитэн талаас нь ажиглаж үзэн штэ тий. Яг үнэн үү зөв үү гэдэг дээр маш сайн анхааралтай нэхур хандна. Гэхдээ биднэрт байгаа ганц зүйл болох энэ оюун ухаандаа бид нэр ямыг оруулахдаа ямар ч шүүлтүргүйгээр шууд оруулаад идэг. Гэхдээ тэр орсон зүйл нь буцаага таны хувь тавилангүй удирддаг учраас стоикчууд бол оюун санааныхаа үүдийг би юунд нээж өгч байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэгж анхаарахтаа та яг л алмазны 8 чинь яаж тэр алмазаа одоо шинжилж тэрийгэ шалгадаг вэ? Яг тэрэн шиг л толгой руугаа юуг оруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг. Тэгээ өөрт байгаа энэ ганцхан зүйл болох оюун санаагаа эрүүл байлгахын тулд стоикчууд бас өдөр тутмынхаа зуршил дээрээ маш их анхаарч өөрийгөө байнга хянжидаг. Яагаад гэхээр одоо стоикчууд бол ганцхан байгаа энэ оюун санааны эрхчлөө гэдэг зүйлийг хамгаалах гэдэг нь шүү дээ. Энэ биеийн эрхчлөө гэдэг бол надаас үл хамааран хин нэгэн одоо дайсан дайн байлтан болох ч юм уу те тэрнээс болоод биеийнхаа эрхчлөөг алдаж магадгүй. Тийм учраас ганцхан алдаж болохгүй би өөрөө яг хамгаалах ёстой энэ оюун санааны эрхчлөө гэдэг зүйлээ алдахгүй тулд стоикчууд болохоор өөрийгөө маш сайн ажиглаж идэг. За өөрийгөө ажиглах болохоор эрх чөлөөгөө алдахгүй тул ямар нэгэн хамааралтай болохгүй дээр анхаарч байдаг. Одоо ямар нэг юмд донтох дээр те жишээ нь одоо кофенд ч гэсэн кофенаас хамааралтай болох кофенд донтох гэдэг бол эрх чөлөөгөө стоикчуудын хувьд алдж байгаа зүйл юм л да. Тийм учраас ямар нэгэн зүйлд хамааралтай болж ийн л гэдэг нь өөрийнхөө эрх чөлөөг баг багаар алдж байна гэсэн үг учраас стоикчууд болохоор өөрийгөө ажиглах гэдгийг бол маш их ухуулж идэг. Өөрөө ч мэдлгүйгээр ямар нэг юмд хамааралтай болоод донтчихгүй гэдгийг бол хүмүүст маш сайн ухуулаад тэгээд донтчих юм бол та оюун санааныхаа эрх чөлөөг алдсан шүү. Өдөр болгон кофе уух нь бол ямар ч асуудал биш. Гэхдээ кофе уухгүй байхдаа огт юм хийж чадахгүй болчих юм бол таны эрх чөлөө чинь баг багаар ингэж багасж байгаа гэсэн үг шүү. Тийм учраас өдөр тутамдаа өөрийгөө ажиглах ёстой гэдгийг бас стоикчууд маш сайн ухуулж идэг. За стоикчуудын баримтлагдаг хоёр дахь маш чухал зүйл нь үйлдэл байдаг. Үйлдэл. За стоик философиг одоо энэ сүүлийн үеийн орчин үеийн хүмүүс энэ философид бүр хушуураад энийг ингээд баримтлаад өөрийгөө бараг би бол стоик философиг баримтладаг хүн гэж хэлэхдээ бахархаад байгаагийн шалтгаан нь юу вэ? Бусад философоос юугаараа ялгаатай вэ гэхээр энэ философи бол 100% практик үйлдэл дээр төвлөрч идэг. Дандаа үйлдэл хийх ёстой. Үйлдэл хийх ёстой. Яг зүгээр л гээд хийх хоосон юм ингээ бодоод одоо би философийн судлаач гэж хийх хоосон юм бодоод байх биш. Яг бодит амьдрал дээр хэрэгтэй зүйлсийг хийж өгдөг, үйлдэл төгтөлдөг философичаас сүүлийн хүмүүс бол өөрийгөө стоик гэж хэлэхдээ бараг бахархдаг болоод байгаа. За энэ философийн хүмүүс болохоор үйлдэл хийхийг чухалчилдаг. За гэхдээ үйлдэл хийхдээ яаж үйлдэл хийх вэ гэхээр заавал тодорхой зорилготой байхыг хэлдэг. Заавал зорилгоо тодорхойлоо гэж стоикууд бол хэлдэг. Яагаад гэхээр одоо зорилгоо тодорхойл гэхээр одоо би нэг ерөнхийлөгч болно ч юм уу гэдэг нэг зорилго тавьчлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол заавал тэр зорилготой хүрхэн чухал биш гэдэг стоикууд болохоор. Тэр харин ч тэр нэг зорилго тавиад тэрэндээ би хүрнэ гэд улаарад явчих юм бол оюун санаа маань зорилгоосоо өөр зүйлийг харахаа болоод самуурчдаг учраас заавал тэр зорилготой хүрнэ гэж улаарахыг бол цаашаадаггүй. Гэхдээ зорилготой болоод идэг. Яагаад тэр зорилго тавих гээд байгаа вэ гэхээр стоикууд болохоор ямар нэгэн тодорхой зорилго бол хүн бол самуураад явцдаг. Хүн өдөр тутамдаа миний хийж байгаа үйлдэл яг намайг юунд хүргэх вэ гэдгийг тодорхой мэдж байхдаа амар амгалан байж идэг, аз жаргалтай байж идэг. Тийм учраас хүн угаасаа л яг нэг тогтсон зорилго байхгүй бол самуураад явцдаг учраас заавал зорилгоо тодорхойлоо гэдэг. Гэхдээ тэр зорилготой хит тулаарах юм бол бас самуураад явцдаг учраас энэнийхээ балансыг барих хэрэгтэй. Гэхдээ ямар ч зорилгогүй байж хизэж болохгүй гэдэг. Тэгэхээр стоикуудын хамгийн чухал баримтлагдаг хоёр дахь зүйл нь болохоор үйлдэл гэсэн шүү дээ, тий? Яг зүгээр толгойн дотор хийсвэрийг мургуулж бодоод сухаш бодит амьдрал дээр заавал үйлдэл хий гэдэг. Тэгвэл ямар үйлдэл хийх вэ гэхээр зорилгоо маш тодорхой болгочоод тэгээд тэр зорилгодоо хүрэх
зорилголуугаа үйлдэлээ чиглүүлж явах хэрэгтэй. Өдөр бүрийн чинь таны үйлдэлүүд тэр зорилголоо чинь таныг хөтөлж байхаар өдөр болгон үйлдэлийн сахилга баттай амьдраа гэдгийг маш их чухалчилж хэлдэг. За жишээ нь өглөө болгон тэд нэр одоо өглөөний зан үйл гэдэг зүйлийг хийдэг. Гэхдээ тэр нь бол адилхан зан үйл биш. Зарим хүмүүс нь бясалгадаг, зарим нь залбирдаг болвол зарим нь зүгээр тарин уншдаг ч юм уу те. Ямар нэгэн заавал өглөөний зан үйлийг хийдэг зуршилтай байдаг. Гэхдээ тэр зан үйл нь бол өөрийнх нь ирээдүйн зорилгот дөхөм хувь нэмрээ оруулахаар тийм зан үйлүүдийг хийж идэг. За дээрэс нь стоикууд бол орой болгон өдрөө одоо дүгнэлтийг бол бүх стоикууд хийж идэг байгаа. Миний зорилго өнөөдөр би хэрхэн амьдрва? Өнөөдрийн маань амьдралын хэв маяг маань ирээдүйн зорилго руу маань хөтлөж гинөө. Өнөөдөр миний хийж байгаа үйлдэл ирээдүйн зорилготой маань холбогдож гинөө гэдгийг баян дүгнж идэг. За тэгэхээр энэ стоикууд бол яг үйлдэл төвтэй хүмүүс байдаг учраас би яг зорилгынхон төлөө үйлдэл хийж гинүү, тэр үйлдэл маань зорилгоо маань хөтлөж гинөө гэдгийг баян чек хийж идэг. Тийм учраас сүүлийн үеийн хүмүүс бол би стоик гэж хэлэх юм бол маш хүчирхэг амьдралын философитой, амьдралын зорилготой түүнийхэн дагав үйлдэл хийж идэг хүнийг стоик гэж илэрхийлж байгаа учраас би стоик гэж бол хүмүүс бас хэлэхдээ бахархах сэтгэлтэйгээр хэлдэг болоод байгаа. Тэгээ стоик гэж хэлэхдээ хүмүүс бахархдаг болоод байгаа ч гэсэн яг энэ стоик гэдэг үгнийх нь яг утга нь гэх юм бол зовлон бэрхшээлийг гомдлохгүйгээр за бас бусдад мэдэгдэхгүйгээр төвчж чаддаг хүнийг стоик гэдэг. Зовлон бэрхшээлийг гомдлохгүйгээр яг байгаагаар хүлээж авч идэг. За дээрэс нь энэ стоикууд бол зовлон бэрхшээлийг бусдад мэдэгдэхгүйгээр төвчж чаддаг хүмүүс байдаг. За энэ яагаад вэ гэхээр стоикууд бол тэгдэг бусдад хэллээ гэд сул дорой байлаа гэд ямар одоо сайхан зүйл болж байгаа юм бэ? Уйлж суулаа гэд юу ч өөрчлөгдөхгүй бидтэй гэж үздэг хүмүүс учраас стоик гэдэг хүмүүс бол бас зовлонгоо бусдад дэлгэхгүйгээр тэрийг даван тулж чаддаг, чимээгүйгээр даваад гардаг хүмүүсийг бас стоик хүмүүс гэж хэлээд идэг. Тэгэхээр би стоик гэж хэлж байгаа хүмүүс бол өөрийгөө цаад утгаараа би бол өөрийнхөө амьдралд тулгарсан зүйл ингээд даваад гарч чаддаг хүн гэж хэлж байгаа гэсэн үг байна шүү дээ. За дээрэс нь стоикуудын баримталдаг маш чухал 3 дахь зүйл нь болохоор яг хувь тавилангаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг маш их чухалчилдаг. Байгаа ямиг яг байгаагаар нь хүлээж авахыг чухалчилдаг. Одоо таны амьдрал тохиолдож байгаа, тантай уулзж байгаа тэдгээр хүмүүс чинь бүгдээрээ л эцсийн яг таны сайн сайхны төлөө байдаг гэж үздэг учраас одоо хэцүү зүйл тохиолдож исэн ч гэсэн энэ хэцүү зүйлээс улбалаад илүү сайхан зүйл ирж ич магадгүй. За дээрэс нь ямар нэгэн зовлон бэрхшээл тулгарх юм бол тэр зовлон бэрхшээлийг давж чадсанараа хувь хүн өөрөө маш их хөгжиж идэг учраас стоикчуудын баримталдаг 3 дахь зарчим бол хувь тавилангаа хайрлж идэг, хувь тавилангаа байгаагаар нь хүлээж авч идэг. За энэ номын зохиолчийн хувьд гэх юм бол бидний сайн мэдхээр бэрхшээл бол зам гэсэн номыг бичсэн хүн байгаа. Тэгэхээр энэ бэрхшээл бол зам нэрнээсээ л ахуулаад стоик философиг баримталдаг хүмүүс бол иймэрхүү байдаг. Бэрхшээл бол зам, юмыг харах нь үнцг нь өөр. Тэр бэрхшээл бол миний сайн сайхны төлөө. Бэрхшээл бол миний зам юм а гэж хардаг. Иймэрхүү яг ингээд хэцүү зүйлсүүд бол миний сайн сайхны төлөө ирж байгаа маа гэж хардаг энэ хүмүүсийн баримталдаг 3 дахь зарчим нь ийм байгаа. За энэ ширээний стоик номын хувьд гэх юм бол 366 өдрийн бясалгал гээд өдөрт нэг хуудсыг уншихаар зориулагдаж бичигдсэн. Дээд талд нь яг энэ стоик философиг үүсгэсэн. За дээрэс нь энэ философиг бүр амьдралынхаа мөрлөг болгосон алтартай сэтгэгчдийн хэлсэн онч мэрэгэн үгсийг бичээд доод талд нь болохоор номын зохиолч маань энэ одоо хэлсэн онч мэрэгэн үгсийн тайлбаруудыг бичсэн байгаа. Энд хэлсэн энэ үгс нь болохоор зүгээр ингээд одоо тэр сэтгэгчтэн те бусдад гоё сайхан харагдахын тулд ч юм уу кул болж харагдахын тулд хэлсэн үг огт биш. Өөрийнхөө шавнартаа хэлж исэн үгийг тэр шавнарын дэвтэртээ буулгасан тэр их сурвалжуудаас нь авч бичсэн үгс юм байлээ. Тэгэхээр яг бүр амьдралд голтоо орох үгнэр байгаа. За тэгээд 366 өдрийн бясалгал гэдэг нь надад бас маш их таалагдсан. Яагаад гэхээр хүн угаасаа л нэг удаа энэ ширээний стоик гэсэн энэ номыг уншаал, стоик философчдын хэлсэн энэ үгсийг уншаал шууд жинхэнэ стоик хүчрэх амьдралын философтой хүчрэх хүн болж чадахгүй шүү дээ тий. Тэгтэл 366 өдрийн бясалгал гэдэг өдөрт нэг нүрээр нь уншаад явах юм бол хүн харин унших явцдаа баг багаар үйлдэл хийж практик дээр хэрэгжүүлж үзээд яг чинь стоик философиг өөрийнхөө амьдралын философи болгох боломжтой шүү дээ тий. Ном маань бол 3 бүлэгтэй. Эхний бүлэг дээр бол харах үнцгийн сахилга бат гэж байгаа. Яагаад гэхээр түрүүний хэлсэнчлэн стоик философиг баримталдаг хүмүүс бол ямиг бодитоор харах, эрүүл оюун ухаантай, эрүүл саруулаар сэтгэхийг маш их чухалчилдаг гэсэн шүү дээ тий. Тийм учраас номын маань эхний 1-р, 2-р, 4-р сар нь болохоор дандаа харах үнцгийн сахилга бат гээд ямиг яг эрүүл байгаагаар нь объектив үнцгээс харахын тулд яах ёстой юм бэ талаар
эхний 4 сарын турш гардаг байгаа. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр ярьсан зүйл бол эхний харах өнцгийн сахилга бат хэсэг дээр гарч байгаа. За хоёрдугаар хэсэг дээр болохоор үйлдэлийн сахилга бат гэдэг өдөр болгон хийж байгаа үйлдэл маань ирээдүйн зорилготой маань холбогдохын тулд юун дээр анхаарах ёстой юм бэ? Яг бодитоор зүгээр толгойн дотор ингээл өөрхөн бодол мэдрэмжэндээ төөрөөд илгүй бодитоор үйлдэл хийхин тулд яах ёстой юм бэ гэдгийг одоо 5, 6, 7, 8 дугаар саруудад хэлж өгч байгаа. За тэрний дараа 3 дугаар хэсэг дээр болохоор хүсэл зоригийн сахилга бат гэж байгаа. Хүсэл зоригийн сахилга бат гэдэг дээр түрүүний хэлсэнчлэн стойкууд бол өөрхөн хувь тавиланг яг байгаагаар нь өөртөө тулгарч байгаа бүх зүйлийг зовлон байсан ч гэсэн энэ зовлон даван тулсныхаа төлөө би илүү их өсөж хөгжих болно гэж бүх зүйлийг талархалтайгаар хүлээж авдаг. Тэгвэл тэр бүх зүйлийг талархалтайгаар нь хүлээж авдаг. Өөрхөн хувь заяаг хайрладаг болохын тулд бид нэр хүсэл зоригийн сахилга батыг яаж эзэмших тухай вэ гэдгийг нь болохоор 9, 10, 11-р, 12-р сар дээр гардаг. Тэгэхээр дараагийн бичлэг дээр болж өгвөл би үйлдэлийн сахилга батыг тусдан бичлэг болоход оруулах болно. Ягаад гэвэл яг орчин үеийн биднэрт бол бодитоор үйлдэл хийгээд үр дүн гаргах нь маш чухал шүү дээ, тийм учраас үйлдэлийн сахилга батыг бас тусдаа бичлэг болгон оруулах болно. За өнөөдрийн бичлэг дээр ширээний стоик буюу мэрэгэн ухаан төсвөр төвчээр амьдрах урлагийн хүчирхэг амьдралын философийн талаар танилцууллаа. Одоо миний хувьд бол 2025 онд хэрвээ ганц л ном унших боломжтой гэх юм бол баг энэ номыг унших хэмжээний маш үр өгөөчтэй сайхан ном байлаа. Тэгээ та ч гэсэн стоик номыг уншиж үзээд хүчирхэг амьдралын философиг өөр юм болгоод хүчирхэг амьдраарай гэж хувийн зүгээс санал болгоё. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя баяртай.